Аргадон сэтгэлтэй Монгол хүмүүнэ. Нэг хүртэл гадаатай тэнгэр заяатай охин мөрмөн хил дор цагаасаа гүнчгэн мэн гэж дуудуулсан хөл дорх үеэсэд хүсэл мөрөөдлөөр гангарсан хөлдөө томцсон зүйлээр өдөржингөө болж тоглосон уулын аргагүй яцхан ногд уулын аргагүй яцхан лисүдэ. Ховын дугаар 11 Өвгөн баярын гэрэг туяа. Ховын дугаар 12 Баасанживын Эдрэд. Ховын дугаар 10 Мегбалатын Гүслэн. Нэг Гүслэн. Ховын дугаар 14 Отгон баярын Экшиглэг. Ховын дугаар 8 Ам баярын Мишель. Ховын дугаар 7 Аванимын Амбин Эрдэнэ. За, ихний дугаарыг сайхан цаатуулсан бүгд орон хайрцгаая. За, одоо бичгээс сайхан хатаар баштай хүсэж байна. Ховын дугаар 13 Аванимын Ариун цэцэг.
kolejce. Tak, masz się powiedzieć.
Чимсэн үзэгсэн гонхорвог өнгөнө Тус нэгийг инээжтэйгээ ижистэй Зүршгүй төгөөстөө хүлтийг тагилнэ Орогдоцсон хүрээгээр заншлыг чимээ Тинч хөгөөсөн эрхэмсэг дорныг дуулнаа Хазрын эксэг нартай туярдаг Олдошгүй яруу бүсгүй чүдийг бид биширье Шагасан Монгол гоёгоо магтий Сэрвэн асарсан гэдгийн салхиарасан би Күнжүтэн цогцсон миний Монголын гоёо Хангатасаг ташин домог хэнцэрхэн хатаа Сайхти дээрээ бид Монгол ам шимнэ Саранга их хэмсэг ахид ертөнцийг аргана Чилэг чимгинтэй Баялтайгаа сүлэлтэй Сэтгэлийн зүрэн гүнж Монголын минь гоёо Шагасан Монгол гоёгоо магтий Сэрвэн асарсан гэдгийн салхиарсан би
Ja, weiter. Weiter. Umarmige tosuncu undurnan başta. Av etige tosuncu artasın usta başta. Garminci yara nurçuk kayar hatkuyum be. Ah işçek tosuncu erer olur başla. Sisi daha tosuncu sorun ot başla. Garminci yara nurçuk kayar hatkuyum be. За баярлалаа. Шүгийн маань үзүүлбэр ийхүү өдөрлөж байна. 12 хүүхэд маань 12-аа шүгээ маш сайхан уншлаа.
so this isn't over. The pressure's on, you feel it, but you got it all, believe it. When you forget and if you forget cause this is Africa. This time for Africa.
би хүнтэй уулзааби хүй яха та чи яагаад масгаагүй юм бэ өсөг цогоос түүний чön өмсөж сураагүй маа та ханигтай марцсан мó эдискол бүр хайцсан мó ахтун бадараа Hodluğu bekle. Hatırlıyorum daha hodluğu bekleşti. Uçuran gibi duminde. Usan tenik hodluğu şude. Tenik hodluğu madara dört koyma. Geç tira konuşta hisle. За өнөөдөр тэмцээн маш амжилттай сайхан болж өнгөрлөө. Тэгээд манай Мониподо манай Швед улсад үйл ажиллагаа нэгээд 2017 оноос үргэлжлээ салбараа нээсэн байгаа. Тэгээд энэ хугацаанд монголчуудынхаа дунд зохион байгуулж байгаа урлаг спорт болон бусад үйл ажиллагааг байнга дэмжиж оролцож байгаа. Тэгээд үүний нэг жишээ бол өнөөдөр хүүхдийн байрыг тохиолдуулан зохион байгуулж байгаа бяцхан мэс тэмцээнэ дэмжиж байгаад маш их баяртай байна. За Швед улсад анх удаага одоо энэ бяцхан мессийн тэмцээн амжилттай болж өндөрлөг шатандаа үрж जैन. Тэгээд энэ бол Швед улсад анхдагч гэдгээрээ бас нэлээд олон хүрээг хамарсан сайхан тэмцээн болж өнгөрлөө. Тэгээ энэ удаагийн тэмцээнд би олохлоор нөгөө эцэгхийн талаас оролцлоо. Манай охин одоо 5 настай анхныхаа тэмцээнд монголчуудынхаа бяцхан месс тэмцээнд оролцлоо. Тэгээ манай хүүхд нэлээд сэтгэл өндөр бас сайхан оролцож байгаа. Тэгээ одоо эцсийн шат гарахад юучны манд дүгнэгдэх баг. Тэгээд ер нь бол одоо хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа бидний хувьд одоо хүүхдүүдээ бяцхан хүүхдүүдээ ингээ их хэлээр нэг соёлоор нь ингэж тэмцэлдүүд учруулж байгаа одоо энэ зохион байгуулагчдад за энэ ажиллаж байгаа хамт олонд та бүхэнд баярлаж талархснаа илэрхийлмээр байна. Ингээд дараагийн үйл ажиллагаанд нь тэмцээнүүдэд өндөр амжилт хүсье өрөөё. За ярилцлага гэсэн танд баярлалаа. За баярлалаа. За ингээд бяцхан мессийн тэмцээн болж байна. Таны хүүхд одоо энэ оролцож байгаа шүү дээ. Таны хувьд ямар хөө? Өндөр сэтгэлтэй нэ. Яг тэгэхээр энэ нэг Стокгольмд анхных гэдэг утгаараа маш сайхан болж өндөрлж байна. Хүүхд чинь бас хэр бэлтгэл хийв? Яг чадлынхаа ярээр нэлээд сайн бэлтгэсэн. Ер нь бэлтгэхэд хүндрэл байсан уу? Гайгүй өөрөө төгөлдөр хуурд юунд явдаг болохоор арай гайгүй байсан. За танд баярлалаа. Маш өндөр байна. Өнөөдөр маш авьяаслаг хөөрхөн охтууд маань одоо мессийн дэмжлэлээр маш амжилттай оролцлоо. Үнэхээр зохион байгуулалт үнэхээр сайхан тэмцээн болж байна. Бүгдээрээ охтууд маань авьяасаа үзүүлээд тэгээд өөртөө ихтэй үнэхээр сайн оролцож байна. Бүгдэнд нь амжилт хүсмээр байна. За баярлалаа. Сэтгэл хөдлсөн баярлалаа.
За энэ өдрийн минь төргийа энэ Стокгольм хотод болж байгаа миссийн тэмцээнд маш олон монголчууд ирж энэ өдрийг их сайхан өнгөрөөлж байна. Би одоо энэ Швед улс дээр 6 сар болж байна. Энэ хугацаанд манай монголчууд их олон төрлийн уралдаан тэмцээн болж тэр бүхэнд нь би оролцож байгаамаа. Энэ миссийн тэмцээн бодвол маш сайхан болж өндөрлж байна. Одоо шүүгчд маань дүнгээ гаргах гээд ингээ байж байна. Манай энд Швед улсад байгаа энэ Монгол улсууд бол үнэхээр хүүхдээ маш сайхан хөгжүүл, олон төрлөөр хөгжүүлж сэтгэл санаа их өндөр байна. Монголчууд бүгдээрээ эвтэй нэгтэй амьдарч, ажиллаж, хөлмөрлж байгаад нь би харж байдгийн хувьд их баярлж байна. Нэстэ сайхан юм болт юм байна. Би анх удаа энийг үзэж байна. Тэгээ манай найз 2 хүүхэд оролцож байгаа. Амина Ари 2. Тэгээд тэр хоёр манай шамстай орж одоо сайн баяртай байна. За баярлалаа танд. Монгол хүүхдүүд үнэхээр авьяастай юм. Тэгээ эдгээр чинь хос хэлтэй болох юм байна. Гурвалсан хэлтэй ч болох юм байна. Гэхдээ өөрийнхөө үндэсний овс соёл болсон Монгол үндэснийхээ хэдийг одоо мартахгүй энийг авч явах гэдэг чинь үнэхээр сайхан. За энэ би 2 хүнд баяр хэлж бодож байна. Алдра гэдэг энэ залуу. Алдра тэ Слава гэдэг чинь. Одоо Батхан хотын намын хорооны үзэл сурталтын хэлтсийн одоо залуу байсан, ажилтдаг байсан. Бид нар хамтарч энэ миссүүдийн тэмцээн, жентльменийн тэмцээнийг Батхан хоттой явуулдаг байсан, хамтарч ажиллаж байсан. Маш их авьяастай алдраг та бүхэндээ бас баярлж би хэлье гэж бодож байна. Та бүхний бяцхан хүүхдүүдэд сэтгэл зүрхээ гаргаж одоо тусдаж, дэмжиж, авьяас чадрыг нээж хөгжүүлэх гэж хагаад их эцгүүд бүгдээрээ баяртай, талархалтай байгаа байхаа гэж бодож байна. За ингээд өнөөдрийн хамгийн чухал мөч хэлж байна. За тэгээ одоо бүх миссүүдтэй амжилттай оролцсонд нь бүгд нь удаан туузын зүүж өгнө. Тэр туузын уншаад байна. Туузын. Юу ч. За Лихтен мисс Стокгольм 2018 гэсэн энэ гоё амьдралд дургуд болж үзсэн бүх туузыг зүүж өгнө. Шүх туузыг. Монголчуудын хүүхдүүд бол бяцхан миссүүдийн тэмцээнд би орж гараагаа хийж ирсэн маа гэсэн сайхан дурсамж энэ хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд үзсэн гэдэгт бат итгэлтэй байна. Баяр хүргэе.
Хувийн дугаар 8 анх хоёрын Мишель. Монголын Шивэд дэх Монголын залуучуудын холбоо хос жигүүр төвөөс гарын бэлгээ гардуулж байна. За энэ гайхалтай мөчийг за одоо шагнал гардуулж байгаа хүмүүс Шивэд дэх Монголын залуучуудын холбооны тэргүүн Мандохай залуучуудын холбооны нэрэмжит шагналаа гардуулж байна. За дараагийн намнаас фотомис. Фотомис болохоор яг үгээр фото генешний юуг нэг сайн хардаг. Ямар дүр хос жигүүр төв гэж хардаг. За фотомисээр даваа нямын амин гэлтэн. Фотомисээр. Надонастай. Авиастаг мисээр Оогон баярын гэр туяа. Авиастаг мисээр Совдон өрөг хөгжмийн сургалтын төв маань ивент хийж байгаа. Хэд мисээр Мегамар болтын мар. За, дээрийн шагнал Тэтэм, хууз, өргөмжлөл. За, энэ хөө сайхан үндэсний шагналыг санаачлагч Ренценбаттын хишиг авдар. Нима Содоны хатагтай Туаны Нима. Төсөлтөг компани захирал Цогтбаатарын наран гэрэл нарыг хайсан дээр үрж байна. Мегамар болтын марад 2018 оны бяцхан мэс тэмцээний дэд байрын шагналт тэтмийг нь санаачлагч Ренценбаттын хишиг алдар зүүж өгч байна. Энэ торгон агшин үнэхээр гайхалтай. Шилдгээс шалгарч тэргүү мисээр муу хоёрын энерги. Стокгольм хотно бяцхан мэс 2018 тэмцээний шилдгийн тэргүү мисийг муу хоёрын энерги санаачлагч Эрдэнэчүүдийн дэлгэр ба тэтмийг зүүн өгч байна. Монголчуудын үндэсний холбоо ерөнхий ирээд итгэгч Мони Фото компани хүмүүсийг энэ тайзан дээр гарч ирэхийг урьж байна. Эцэг өвгдөөс саяасан үн эртний түүхт их орон Монгол хүн хэмээн огших ориглуу сэтгэл эрхэт таныг байнга хөдөлж ялалт амжилт бүхний түрүүнд адтай одтой ялацаж явахыг хүсэн өрөөн их орны тань хөөхтөнгөр таныг ямх дэвэх болтугай элчин сайд им инг сайхан гэжээ. За багтламжаа. За тэгээ энэ тэмцээнийг энэ жил маш амжилттай зохион байгууллаа. Ирэх жил болон дараагийн жилүүдэд байнга зохион байгуулж уламжлалт болон зохион байгуулаарай гэж хүсэн өрөөё. За How much I got to teach you about